Өнгөрсөн 4 жилд засгийн эрхэнд мэрэгжлийн бус хүмүүс сандайлж салбаруудыг самарлаа. Харин Монгол Ардын нам салбарынхаа жаргал зовлон мэддэг мэрэгжлийн хүмүүсээс бүрдсэн төрийн албыг байгуулж, Монгол төрийн уламжлалыг сэргээж ажиллахаар зорж байна. 2003 оноос Монгол Ардын намын дэмжиж гишүүнээр багтаа Төв аймагта ажилласан. Энэний маань төлөө жижигхэн шаардлагын төлөө намайг Төв аймгийн театраас халсан ардсан намынхан өнөөдөр би ажилгүй болж явж байна. Тэгвэл Монгол Ардын нам төрийн албыг тогтворжуулж, төрийн үйлчилгээнд иргэдийн үнэлгээний картын системийг нэвтрүүлж, цалин хангамжид онцгой анхаарна гэж мөрийн хөтөлбөр тусгажээ. 2004-өөс 2008 он төрийн албан хаагчдын цалинг бид 3 дахин нэмэгдүүлсэн. 2008-аас 2012 онд 2.5 дахин нэмэгдүүлсэн. Энэ бол 250%, 300% нэмэгдүүлж байсан гэсэн үг. Тэгвэл өнөөгийн эрх баригчид Монголын төрийн албан хаагчдын цалинг 4 жилийн дотор 8% нэмэгдүүлсэн байна. Төрийн албан хаагч ард тал нийгмийн асуудал нь хангамжтай байж, цалинтай байж, хэн нэгнээс ямар нэгэн шаран харамж харахгүйгээр зэг шулуунаар, шударгаар ажиллах нөхцөл бололцоо нь бүрдэж, энэ төрийн албанд бас шулуун шударга зүтгэх нөхцөл нь бүрднэ гэж ойлгож байгаа юм аа. Төрийн байгууллагыг удирдах байгаа хүмүүс ах トゥ хамаатан садна ажилд авахыг хориглоно. Шат ахиулан албан тушаал дээшлүүлэх, мэрийн тогтолцоог хэвшүүлж, төрийн албаны тогтвортой байдлыг баталгаажуулж, төрийн албан хаагчийн дархлааны тухай хуулийг санаачлан батлуулна гэж Монгол Ардын нам мөрийн хөтөлбөртөнд тусгажээ.